удирдлагын нэрийн өмнөөс талархал илэрхийлээ. Өнөөдөр хэвлэлийн багварал зарлах болсон үндсэн шалтгаан нь бол бид сүүлийн хэдэн сар одоо энэ спортыг сонирхдаг хүмүүсийн донд эргэлзээ төрүүлээд байсан нэгэн асуудал байсан. Тэр нь Монголын саксон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч огцрох тухай мэдээлэлээ хийлээ. Нөгөө талаас ээлжид бус чуулганыг зарлж дараагийн удирдлагыг сонгох үүсэт байгаа нөхцөл байдал дүгнэлт хийж асуудлыг шийдэх. За гуравт бол Монголын үндэсний саксон бөмбөгийн холбоо бол энэ явагдаж байгаа Суперлигээр бол танигдсан байгаа энэ холбооны ажил саксон бөмбөгийн холбооны ажил хоорондоо хэрхэн яаж уялдаж явах юм үл ойлголцох байдал бий болсон байсан. Тэр хэрхэн шийдэгдэх бол гэдгийг бол өнөөдөр нэгмөр одоо спорт сонирхогчдын дунд эргэлзээ байсан бол тайлах та бүгдийн сонирхсан асуултанд хариулах юм зорилготой хурлыг хийж байна. За намайг бол Ган Уяг гэдэг саксон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч 2013 оны 2 дугаар сарын 1-нд миний би Монголын саксон бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ээлжид чуулганаас бол сонгогдсон. Удирдах зөвлөлд 15 хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдоод бид ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ориглыг томилон ажиллуулсан. Намайг ажил авах үед бол саксон бөмбөгийн холбооны хувьд нэг хэд хэдэн асуудлууд тулгарсан байсан. Тэрний одоо хамгийн ихээр одоо та бүхний сонирхлыг татчихсан нэг зүйл бол энэ бидний үзэх дуртай лиг нэг жил бол тасалдчихсан. Дараа жилээс яах вэ гэдэг асуудал бол одоо саксон бөмбөг сонирхогчид, багуудын дэмжигчид, спортын сэтгүүлч та бүхний одоо гол одоо сонирхож байсан асуулт байсан. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх гэж бол манай удирдах зөвлөл нэлээдгүйх ажилласан. Гадаад дотоодын тэмцээнүүдэд бага нэр төртэйгээр оролцуулах, Инчоны тэмцээн, Зүүн Азийн оршалруулах тэмцээн, универсиад тэмцээнүүд, за дотооддоо зохиогддог хүүхэд залуучуулын тэмцээнүүд, ахмадын тэмцээнүүд, нэрэмжит тэмцээнүүдийг зохион байгуулах ажлуудыг бол зохион байгуулж ирсэн байна. Харамсалтай нь бол бид 2013-аас 14 онд зохион байгуулагдах үндэсний саксон бөмбөгийн холбооны үндэсний саксон бөмбөгийн лигийг бол зохион байгуулах ажил дээр бол мөн одоо заал савны хөрөлцөө байхгүй учраас тодорхой хэмжээний саад бэрхшээлүүд учирсан учраас мөн тасалдахад хүрсэн. За энэ дээр бол удирдах зөвлөлийн тэргүүний хувьд энэ саксон бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн хувьд дүгнэлт хийж бид бол энэ гацаанаас асуудлыг гаргаж саксон бөмбөг гэгчийн спорт нь Монголд цаашаа тэгшхэн хөгжих боломжоор хангах зорилгоор бол би өөрийнхөө одоо 10 гаруй сар ажилласан нөхцөл байдалтай дүгнэлт хийж огцрох шийдвэрийг бол гаргасан. Ингээд өнгөрсөн онд чуулганыг зарлах, энэ оны ихээр зарлах тодорхой одоо яриа төлөвлөгөө байсан боловч ажил одоо явсаар байгаад энэ 2 дугаар сарын 23-нд хурлаа хийх урьдчилсан одоо ийм шийдвэр гараад байна. Өчигдөр манай удирдах зөвлөл бол хуралдаа ер нь 23-ны өдрөөр хурлаа тоолох нь зүйтэй маа гэдэг шийдвэрийг гаргасан. Ингээд ээлжид тус чуулганаар шинэ удирдлага сонгогдож гарч ирнэ. Шинэ удирдлага, шинэ ерөнхийлөгч сонгогдож гарч ирнэ. Миний харж байгаагаар бол өнөөдөр саксны төлөө зүрхэн цоглоод энэ ажлыг өнгөрсөн хугацаанд хийж явсан хүмүүс өөрсдөө өргөнөөр хуралдаа оролцоод зөв голдралтны спортыг оруулаад ирээдүйн хөгжлийг нь төлөвлөгөөг нь баталж хамтдаа гаргаад хамгийн гол нь энэ нийгэмд бий болоод байсан үл ойлголцох байдлыг тамирчдын дунд, багуудын дунд холбооны хооронд үүсэж байсан асуудлуудыг одоо нэг мөр шийдээд тэр хурлынхаа үеэр асуудлаа
сайн ярьж аваад гарч ирээд бол зөвхөн спортоо хөгжүүлэхийн төлөө яваасаа гэдэг үүднээс бол би өнөөдөр энэ чуулганыг зарлаж байгаа юм шүү гэдгийг бас онцлон та бүхэндээ хэлье гэж бодсон. Ер нь бол сагсан бөмбөгөөр монголчууд амжилт гаргах боломжтой. Энэ нь бол Монгол улсад би хэлэх дуртай сурсан нэгнээс сонсоод давтаж хэлээд байдаг нэг үг байна. Тэр нь юу гэхээр энэ сагсан бөмбөг бол үнэхээр Монголын үндэсний спорт мөн. Бид нар хойд солонгосын багийг очижлаа. Сая энэ All Star-ын үеэр Монголын шигшээ легионеруудын одоо энэ шилдэг залуучуудаа тоглоод хожиж байгааг харлаа. Тэгэхээр ур чадварын хувьд тамирчтай нөгөө талаасаа үзэгчдийн соёлын хувьд бол одоо хөрсөн бүрэн бэлтгэгдээд спорт бол цаашаа хөгжөхөд бүрэн бэлэн болсон байгаа. Хамгийн гол нь одоо энэ зохион байгуулалт удирдлага төлөвлөгөө мэрэгжлийн одоо зохион байгуулалт удирдлага байвал цаашаа бид олон улсад Азида тэр дотор өндөр амжилтыг гаргаад ажиллах боломжтой юм болоод байна гэж харж байна. Тэгээд сая манай ерөнхийлөгч хэллээ. Монголын сагсан бөмбөгийн холбоо нь бол өөрийнхөө ээлж тус чуулганыг уралдуулах талаар сая мэдээлсэн. Тэгээд хугацааны хувьд бол 23 гэж хэллээ. Тэгэхдээ бас нөгөө ажлын албаныхан буюу мандатын комиссийн үйл ажиллагааныхаа зохион байгуулалтанд ороод тэгээд эцсийн хугацааг бас хэлэх байх гэж бодож байна. Сагсан бөмбөгийн холбооны хувьд бол бас сүүлийн 1 жил бидэд өдөртөө аваа явж байгаа. Энэ үед бас бэрхшээлтэй асуудлууд нэлээд таарсан боловч бас өөрийнхөө хэмжээнд тодорхой хэмжээний ажлуудыг хийгээ явж байсан. Тэгээд одоо удахгүй болох ээлжилт бус чуулганаараа цаашдынхаа ажлыг хэлцээд ер нь цаашдаа ямар замаар явах юм, яаж явах юм, ямар хүмүүс өдөртөж явах юм гэдгийг шийдэгдэх баг. Тэгээд тухайн үед нь та бүхэн маань бас ирж сурвалжлаарай гэж хүсэж байна. Би тулгаа ерөнхий нарийн бичгийн дараа бас үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дараа энэ гарч ирээд байр сууриа илэрхийлнэ хаа гэж бодож байна. За гарч ирж байгаа хооронд нь бол төрөвчийн санаагаа дэлгэрүүлээд хэлэхэд бид дээгүүрээ одоо суудлаа зөв болоод доороо бид зөв уур амьсгалтаагаар ажиллаа төлөвлөж хөлөө зохион байгуулж ингэж урагшаага алхах нь их чухал байна. Тэгэхээр зөвхөн энэ сагсан бөмбөгөн дээр үүссэн асуудал биш, бусад спортод ч гэсэн ийм асуудал байдаг. Тэгээд бид эхлээд манлайлаад энэ салхийг хаглаад дотроо үүсэт байсан нөхцөл байдалтай эрүүл зөв дүгнэлт хийгээд эрүүл одоо ирээдүйн хойчоогоо харсан юм алхам хийж байгаадаа бол бид бүгд бахархалтай байна, баяртай байна гэдгийг бол одоо дахиад хэлье. Ингээд тулгаа. За, юуны өмнө өнөөдөр ирсэн сэтгүүлчид болон телевиз үзэж байгаа үзэгчдээ өнөөдрийн мэндийг төвшүүлье. За, үндэсний сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөг нэгэн дээвэр доор нэг хөгжих юм зүйтэй маа гэдэг ойрын 1 жил 2 жилд одоо олон байх үндэслэх юмаа гэдэг нотлогдлоо болсон байдлууд бол за яг үйл явдлууд өрнөлөө. Тэгээд юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр Монголд бид нэг л юмны төлөө тэмцэж байгаа. Сагсан бөмбөг хөгжиж, сагсан бөмбөгөөр сайхан олон улс Аз төвд болон олон улсын тэмцээнд амжилт үзүүлэх гэсэн том зорилготой ажиллаж байгаа. Хэсэг хугацаанд үл ойлголцох байдлууд байлаа. 2-3 хүний асуудал хүрээнд шийдэгдэж. Тэгээ одоо өнөөдөр бол хаан ерөнхийлөгчтэй бас нэг Монголын сагсан бөмбөгчд багийн спорт нэгэн дээвэр доор хөгжих маш том тийм зөв алхмыг хийлээ гэдэг талархаж байна. Тэгээ ямар ч байсан бас таалахгүй байгаа 2-3 нөхдүүд байгаа байх. Гэхдээ хойштой энэ бол 23-ны өдөр хурал бол болдгоороо болно. Монголын шигшээ баг, залуучуудын шигшээ баг, эмэгтэйчүүд 21 аймагаас ирж байгаа өсвөрийн улсын аваргын тэмцээнээс ирж байгаа 21 аймаг бүх хүмүүс ирж байгаа. Энэ юу юм бэ гэхээр анх удаага Монголд сагсан бөмбөгийн хурал ийм болж байгаа шүү. Ийм том өргөн бүрэлдэхүүнтэй сагсчид өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө шийддэг. Хооштой гэж хэлэхэд бол тэр хурлаа сагсчид өөрсдөө шийднэ. Өмнө нь одоо 14-5 жил ийм хурал болж байгаагүй анх удаага Монголд багийн спорт
хооштой ч гэсэн Монголд холбоодод олон байгаад сагсан бөмбөгийн спортын энэ нэгдлийг бий болгоод хооштой амжилт гаргана. Бид нар энэ жооны Азийн наадамд маш том амжилт гаргахыг төлөвлөж байгаа. Өнгөрсөн онд Универсиад наадамд шигшээ 16-ад гарсан, Японы багийг хоцсон. Монгол хүн багийн спортоор амжилт гарганаа. Энэ бол яалтч та бүгдэнд амлаж байна. Тэгээ бид бүгд бол одоо дахиж ийм байдал үүсэхгүй бас нэг нийгэмд үүссэн байдлуудыг шийдээд гарцыг нь гаргаад 23-ны өдөр Монголын сагсан бөмбөгчид бүгдээрээ нэгэн дээвэрд орж цуглаад сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлоод цаашаа маш том ирээдүг харж байгаа гэдэгт сэтгүүлчид болон үзэгчид сагсан бөмбөгчдийнхээ өмнөөс хэлж байна. Тэгээд үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдах болсон мэдээж шалтгаан нь бол та бүгд мэдж байгаа. Сагсан бөмбөгийн холбооны өмнөх удирдлагууд 9-10 жил хурал нь явагддаггүй. Үндэсний сагсан бөмбөгийн холбоо гарч ирээд 2 жил ажилласнараа энэ сагсан бөмбөгийн холбоо сагсан бөмбөгчид өөрсдийнхөө дуу хоолойг хүргэдэг болсон юм а. Тэгэхээр энэ хурлын үр дүн бол үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2 жилийн ажлын тайлан юм шүү. Тэгэхээр бас буруу зүрх ярьсан юм байх юм гэж байгаа бол бас уулчлалгүй бас зарим нэг хүмүүс дээрээс хэлэхэд Монголын сагсан бөмбөгийн спорт үндэсний хэмжээнд хөгжиж улмаар олон улсад гарах маш ойрхон болсон. Тамга тэмдгийн хувьд бол түрүүн би өөр нэг телевизээр сэтгүүлчд хариулчлаа. Тамга тэмдэг бол ерөнхий нарийн бичгийн даргатай хадгалагддаг. Ерөнхий нарийн бичгийн дарга аливаа одоо компанийн гүйцэтгэх захирлын нэг айдал байгууллага төлөөлөх бүр эрхтэй байдаг. Тэр утгаараа бол би манай ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан оргил бол тамга тэмдгийг хадгалж байсан. Тамга тэмдгийг дарж гэрээ хэлцэл байгуулж байсан. Би огцрох болсон тухайга мэдэгдснээс хойш бол тамга тэмдгийг би өөр дээр авах хүсэлтээ гаргаад өнөөдөр тамга тэмдэг над дээр дараагийн чуулган болтол хадгалагдав. Тэгэхээр бид хурлыг хизээ зохион байгуулах, яаж зохион байгуулах, хэн оролцох талаар бол мэдээж яриад бол санал гарч ирж байгаа. Олон санал гарч ирж байгаа. Тэр саналуудыг нэгтгэхэд аль болох одоо өргөн үрээтэй өмнө нь болж байгаагүй хэмжээнд өргөн үрээтэй бүх төлөөллийг оролцуулсан байдлаар энэ хурлаа явуулж бүх хүмүүсийн дуу хоолойг сонсож хүсэл зоригийг нь бодлого төлөвлөгөөнд тусгаж энэ хурлаа явуулахгүй бол дахиад нэг хэсэг хүмүүс гомдож гарч ирээд дахиад хоёрдмал байдал үүсгээд дахиж нэг төрлийн бус байгууллагын дээвэр дор одоо өөр одоо үйл ажиллагаа явуулаад эхлүүл бидний зорилго бүтэхгүй юм байна. Тэгэхээр бол аль болохоор манай зохион байгуулагчид одоо миний шийдвэрээр баталгаажих тэр зохион байгуулах мандатын комисс бол шүүгчдийг, багш дасгалжуулагчдыг, ахмад зүтгэлтнүүдээ, шигшээ бага, багийн эзэдийг, тамирчтай шигшээ багаас эмэгтэй шигшээгээс оруулж бүх төлөөллийг оруулж байж бид нар асуудлыг, хөгжлийн асуудлыг ярьж дараагийн удирдлагуудыг сонгоод хамгийн гол нь очиод нээлттэйгээр ярьж сонгуул хийчихэд гарч ирээд нэгдсэн одоо удирдлагаар цаашаа явах нь үр дүн чухал. Ер нь бол Монгол тамирчид маань цөөхөн Америк шиг 3,600,000 сагсан бөмбөгчтэй биш, Орос шиг маш олон мужтай биш. Тэгэхээр Монгол бол 105 дээд лигийн тамирчинтай, Sprite болон сонирхтын лигийн тамирчид. Тэгээд ер нь бол нэг дээвэр доор нэг бодлоготой явна л гэдэг нь одоо гаан ууг ерөнхийлөгчийн санаачилсан юм дээр бүх сагсчид дэмжиж явна. Энэ үндэсний сагсан бөмбөгийн холбоо түрүүн байгуулагдах болсон шалтгаан нь ийм хурал хийж сагсчид нь өөрийнхөө эрх мэдлийг мэддэг, сагсчид нь ийм хурал анх удаага болох гэж байна гэж дахин хэлээд. Тэгэхгүй одоо ийм нэг хайрцагалцсан дандаа нэг тийм нэг өөрийнхөө хүмүүсийг дуудаж авчирдаг ийм хурал бид нэр Монголын спортын салбарт магадгүй анхных нь үж магадгүй гэж бодож байна. За хооштой ч гэсэн бид нэр спортын салбар шинжилгээ хийхгүй тэгээд хин нэг нь эрх мэдэл дуртай манай одоо энэ сагсан бөмбөгийг бол нэг сүүлийн 2-3 жил 2-3 нөхрөл ерөнхийдөө боснуулаад бодлуулаад хов зөөгөөд хэрүүл болтол одоо бол тийм сагсчдод тийм юм байхгүй бид нэр 23-ны өдрөөс хойш дахиж тийм ойлголт байхгүй хоёр талд ямарваа нэг юм хоёр тал байхад бол
бас дэмий. Тэгэхээр үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулах болгохтон шалтгаан нь гарцсан гэж юусоо энэ байсан шүү. Тэгэхээр эргээгээд гарцаа гаргацсан чинь бид нэгдээд нийлээд явна.